За байшингийн дээр гүцөө ингээд дуслаа. Цогоо хийсэн байгаа. За манай Батбаяр ах төмөр ах хоёр ингээд бас тийш төмөр тэгээ үл шүрүп мөрөп ингээд будаг авчирсан бас талархал хэлгээл яа тэгээд. Цогоо хийцэн. За ингээд байшин ингээд ерөнхийдөө 90 босцоо одоо тэгээ хаалга ирнэ. За бид өхөн одоо өнөөрөө орж бүгдээрээ орж хонно. Тэгээ хагас 5 дотор амраад тагсаанда гарч ирнэ. Хагас өдөр хотын ачаа ирж байгаа. Өнөөдөр гарч байгаа. Цаа хүлээж аваа тэгээд энэ гадна басаа дотор ирээг тэгээ шаал паркет гээд хаалга гээд ийм ажлуудыг хийгээд тэгээд одоо дараачийн 2 дахь өдөр мөн 1 дахь өдөр баг дуусгаад байрны ажлууд орноос бусад бүх дотоод төгслийн ажлууд бас тийм үед ингээд ерөнхийдөө хийгээд дууснаа. Одоо бид хүн ингээд энэний дараа будаг хийгээд энэ байрных гарнизуудыг будаад гэсэн ажилтай байна. Тэгээ уулга нэг өчгө дараа нэг көнгөө явуулчих юм болж байна. Шингэн байна уу? За дээр дуслаа. Энэ тавцангаа яах вэ? За цөөнгөө идэж байна гэж. За амаараа иргэсэн ахмад хэлчтэй баярлсан шүү. 15 өрөө багаас. Мундаг юм аа. Мундаг юм. Өнөөдөр ингээ ерөнхийдөө ажиллаж жаргаад заамахан хийсэн цөм байна. Сэтгэл санаатай сүтэ зөө. Ямар ч гэсэн ном уншсан салхи зогслаа. Өөртөө л уншлаа. Тэгээд салхи. Жаамах уншиж. Тий, жаамах уншиж тэгжээж л. За дээврээ одоо ингээд ирэх шуун өрөөн босчихсон. Банзаа тавиад дуусчихсан. Одоо нэг ширүүфтэй л тайрны шимтлэр ажил байгаа л тэгэл дуусч байна да. Бид нэр хүн гуйлах юм байна уу гэж. Тийм байна. Иргэсрээс 3 онд. Иргэсрээс 3 онд. Харин амаараа иргэсэн хүмүүс улам биш шүү. Засадас замсадад машин орж ирэх хараад нүш иргэсэн. За ингээ өнөөдөр одоо ингээ дээврээ тавиад шүрүүвтэй тэгээ хөг гарнизээ тавиад гарнизаа мууцуудыг будаа тэгээ ерөнхийдөө энд бидний ажил дуусч байгаа. За усталтад бас нэг гიშгүр тийм шаттай гიშгүр хийнэ бас хүмүүс явна ахмад хүмүүс бас гарахад зориулсан тийм 2-3 шаттай гიშгүр хийнэ. За тэгээ өнөөдөртөө багтаад оройдоо орно. За тэгээ хотоос нөгөө ачаа бас одоо хүртэл гараагүй байна. Тэгээд одоо ачаагаа одоо хот наран булаг дээр авах уу, энэ дээр авах уу, нэг бол аймагт авах уу гэдэг шийдэж байгаа. Тэгээд эх 4 сарын 26 27-ны үеэр хадаа дахиж гарч ирж ингээд доторлогооны ажлаа хийгээд ингээд дуусч байгаа. За ерөнхийдөө бол одоо 9 сая бараг 5-600 мөлөр цугулсан байгаа. Тэгээд одоо энэ бас энэ дөрөв бас ахмад хэлчнийг бас зүгээр байхгүй бас тодорхой хэмжээний ажлын хөлс бас өгнө. За тэгээд нэг 3-400 мянган төгрөг үлдчихэж байгаа 9 сая 100 мянган төгрөгөөс. Тэгээ нэгсэнд орох хийхот энэ бол мөнгөгүй болсон. Тэгэхээр одоо тэгээд энэ маргаачд орны асуудал одоо шийдэж чадахгүй. Тэгээд өвн цов нь одоо
ороо хийхсэн орыг болоход 4 матрас авч байгаа. Тэгээ эндээ өөртөө бас аргалаад хийе гэсэн тийм ингээ үтсэн шийдэл төрчөөд байгаа. Тэгээ энэ хамгийн гол нөгөө материал нь бас үнэтэй. Тэгээд явдал суудал их гарч байгаа учраас зардал мардал гээд одоо бас. Тэгтээ гол нь ингээд явдал суудалдаа бас бидний үнээрээс энэ хамт хэлшээ дэмжлэгтэйгээр болчихж байгаа шүү дээ бас. Тэгээд ингээ бонз материал сэтгэлгээд одоо яг олон байшин биш нэг байшин болохоор ч бас тэгээд бөөний үнээр бас олддог юм байна. Тэгээд дандаа нэг жижиглэн үнээр авд юм байна. Тэгээд бас тиймэрхүү асуудал бас гарч байна. Тэгээд одоо хуримтад нөгөө хандаа өгөөг байгаа хамт хэлчд бас хандиутай дээр 5 сарын 1-нд цагтөр өдрөн бохоор тэрийг болж өгөл өгөөч шүү. Одоо нэг 2 цаг төгрөгтэй бол тэгээд ямарсан уур муур тэгээд доторх юмуд багахан хэмжээний юм да тогтцоолж байгаа гэсэн тийм бодолтой байгаа. Яаха. Их баярлалаа сан. Салхисуусан шиг. Амтгуугаа даахгүй бач. Салхисуусан шүү дээ одоо. Салхисуусан шүү дээ өөрөө болох байгаа. Зогсоод юм уу араад чинь нэг зогсооч яддаг хүн амт. Би үсмэсээ шаардаж үзэж байгаа зогсоод байгаа. Яг дэврэггүй байлгыг. За дээврийн төмрөө тавиад хэлсэн байна. Манай даамаа өчтөр одоо салхи зогсоосон байгаа орой номоо уншаад. Улаанбаатар орон нутгаас байгаа хамт дийлсэнгүй энд байгаа бид нар өөрсдөө л дийллээ да. За хийж байгаа ажлаа танилцуулъя. Цонхоо хийгээд дууссан. Одоо төмөр манай төмөр хаваад наашаа гарсан байгаа. Төмөр дээр нэг жоохон материал утсан тэрийг аваа гарсан байгаа. Цонхоо бид нөхөндөө суулгачлаа. За манай мөнгөө дахлагч бас ховдод бас ажил өрнө болгоо. Тэгээд ямар ч ажлынхаа нэг 70-80-90% хийлчт ингээд явлаа. Тэгээд бас ингээд одоо тэхүүд гар цэрийн тэхүүд гараад бид өхнийхээ инээж хийсэн одоо ахлаагадаг тийм мөнхөцтэй бас нийт хамт хэлтийн юмд бас баярлснаа илэрхийлье. Залуу хүмүүсд бас хамт хэлчтэй тийм болоод тус болоод ингээд одоо хундам цутгахаас нэхлээ бүх ажилд нь оролцоод ингээд бас явснууд бас манай хамт хэлчид бас баярлснаа илэрхийлээрээ. За цонхон ийм цонх байсан байгаа. Ингээд дээврийн төмөр ер нь бол гоё байшин болж байгаа шүү. Дотроо бол нэлээд зайтай 5-40 хэмжээтэй. Тэгээд 2 ор ингээд 2 талд нийтээ 4 ортой байхаар ингээд. За одоо энэ дэр ингээд бас манай хамт хэлчид бас хөлгаар унаад бас гэмт фестивал магадлал энэ дэртээ уцсан ингээд би цагаан том шат хийж байгаа. Хажуудаа авчихлаа. За манай хоёр ах ингээд хийж байна. За доторх юм уу та бүхэнд болсон харуулъя. Доторх нь ерөнхийдөө нэг юм байгаа шүү дээ. Тэгээ одоо энийг бол ингээд шалын битүү барих гэдэл нь за тэгээ дотор пас дотор ирэх гэдэг дотор ийм ирэхээ явна. За гадна өнгөлгөөний юм одоо пассат байгаа. За тэр одоо энэ урд харагдаж байгаа тэр ангийн хийсэн юм тийм өнгөлгөөний тийм улаан хөрөнгө пассат байгаа. Энийгээр ингээд хийх юм аа. Ингээд манай байр бол одоо тасархал байр гарч байна да. За сайн сууж ирүү. Яг ямар тойлоочсон гэдэг жамаг тод байсан. За төмрөө хотоороо ирлээ. Яас гинэ. Тойл байна гэдэг. Жамаг тод байсан. Ай мөчтөр өрөө ашгаар. Нэг бааны чир бууд дээр хоёроо оронд хоол үүсгэрээд явах үед үү. Бууд дээр.
Тэгин одоо хагас өдрөөс л авч таарч байна. Бүрээс авчих юм уу? Энэчтэй нэгээд. Хадаа байлаа тийм байна. Хадаа байлаа болов. Тэр бүрээс тавьчихгүй. За амгэр юу нэ? Оо хадаа байлаа. Аа. Хадаа байлаа. 어딜 딱 하고 돈 болж байгаа шүү дээ. Аа. Тэ. Дөрөв оролт. Ay,